төлөө Медипас эмнэлэг. Манай эмнэлэг нь нийт хүн амд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоногдох хөрөмж, нарийн мэрэгжлийн эмч мэрэгжилтнүүд, олон улсын стандартанд нийцсэн барилга байгууламж болон Япон улсын эмнэлгийн менежмент технологиор дэлхийн жишгт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлэв байна. Одоогоор 6800 квадрат метр бүхий 7 давхар эмнэлгийн барилга байгууламж, 200 автомашины зогсоол, 3 га газар бүхий зам харилцаа дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Эрүүл таатай орчинд үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн тоногдох хөрөмж үйлдвэрлэгч, тэргүүлэгч корпорациуд болох Hitachi, Sysmex, Fujifilm гэх мэт фирмүүдийн хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай онцлогоо шинжилгээний аппарат тоногдох хөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд өдөрт 500 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Бид Япон улсын хувийн эмнэлэг, их сургуулийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаанд Япон улсын эмнэлгийн менежментийг нэвтрүүлэг нутагшуулж, мэдээллийн технологийн цогц системийг нэвтрүүлж, алсын зайн онцлогоо хийх боломж бүрдүүлж, олон улсад магадлан идэвхжлэгдсэн цогц холбоор төв болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Эмч мэрэгжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, мэдээллийг солилцох, туршлах судлах үүднээс Японы болон бусад орны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай эмнэлэг нь дүр соншилгооны тасаг, нэгдсэн лабораторийн тасаг, гастроэнтеролог, дурангийн тасаг, яралтай тусламж, эрчим тэмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасаг, амбулаторийн тасаг зэрэг тасгуудаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн төвөөр иргэд үйлчлүүлэгч нарт түргэн шуурхай чанартай үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Дүр соншилгооны тасаг нь соронзон резонанс томограф, компьютер томограф, хэцэвэ, ангиограф, дижитал рентгенограф, дижитал маммограф, дурангийн онцлогоо эмчилгээг хийж байна. Нэгдсэн лабораторийн тасаг нь эмнэл зүүн лаборатори, иммунолог, симбиолог, цитогистоптология, микробиолог, цусны бүлэгнэлт, цусны хин анализ зэрэг онцлогоо шинжилгээ хийж байна. Гастроэнтеролог дурангийн тасаг нь улаан хоолойн уян дурангаар, 12 хуруу гидсний уян дурангаар, бүдүүн шулуун гидсний уян дурангаар онцлогоо эмчилгээ хийж байна. Амбулаторийн тасаг нь зүрх судлалын кабинет, уушиг судлалын кабинет, чих хамар хоолойн кабинет, нүдний кабинет, мэрэгжлийн шалтгаалх өвчин судлалын кабинет, хүүхдийн кабинет, арьс харшлын кабинет, бөөр судлалын кабинет, өдрийн эмчилгээ, дотоод шүүрэн судлалын кабинет, мэдрэл судлалын кабинетуудаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Яралт тусламж, эрчим тэмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгал, нэссэсэл, гэмтэл, эрчимт эмчилгээ, яралт тусламж, тус эмнэлгийн цахим бүртгэлийн цог системтэй тул үйлчлүүлэгчдийн мэдээллийг эмнэлгийн цахим сүлжээнд урт хугацааны туршид хадгалах, зайн онцлогоо хийлгэх, Япон улсын болон өндөр хөгжилтэй улс орнуудын эмч мэрэгжилтнүүдээр оншоо баталгаажуулан авах бүрэн боломжтой. Эмнэлгийн давуу тал Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн онцлогооны дэвшилтэт технологи төхөөрөмжүүдийг суурилуулсан. Эмнэлгийн барилгыг Япон улсын эмнэлгийн стандартын дагуу барьсан. Камерын хяналт, галын дохиолол, 24 цагийн харуул хамгаалалт, агаар жуултын системийг суурилуулснаар агаараар халдварлах эрсдлийг бууруулсан билээ. Онцлогоо эмчилгээний үйл ажиллагаанд хүчил төрөгч, вакуум агаараар цагалдалгүй, тасралтгүй хангах нэгдсэн хин системийг суурилуулсан. Эмнэлгийн цахим бүртгэлийн цогц систем нь шуурхай, алдаагүй, баталгаатай, үр дүнтэй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн давуу талтай. Медипас цогцлбор нь дараах бүтээн байгуулалтууд ихтер төлөвлөгдсөн бөгөөд үүнд 180-аас 200 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлэг, резидентийн сургалт, эмчилгээ, эрдэм шинжилгээний төв, ахмадын асрамжийн газар, зочид буудал, орон сууц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Таны төлөө Медипас эмнэлэг.